Оройг айтхтаа сайхан өнгөрүүлж ийн үзэгчдээ 10 хэрчлэл сөгдлөөс бэлтгэгүүрэгдэг нутгийн цаг мэдээллийн хөтөлбөрийн ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ өдрийн мэдээлэлд анхаарлаа хандуулна. Эхний мэдээллийг хүргэе. Манай аймагт мал амтны галзуу өвчин улам газар авсаар байна. Энэ сарын 21-22-ны өдөр Уян сумын Жаргалант багийн нутагт галзуу өвчтэй 3 чон айлын хот руу дайрч 3 хүнийг урьж гэмтэн нэлээд хэдэн тонны хонь ямаа барьсан байна. Манай аймагт өнгөрч 1-р сарын 24-ний өдөр Богд сумын 6 дугаар багийн хүрэнтэй хэмээх газар нутгалж буй малчин Чимэдэржи 1 тэмээ 27-ны өдөр Баруунбаялан сумын 1-р багийн Зэгстэй гэх газар нутгалж буй малчин Галсан тогтхын 1 үхэр өгснэг шинжилгээ хийж галзуу өвчнөр өгсөн болохыг тогтоосон байна. Мөн Төгрөг сумын 2 дугаар багийн Асхад Цэлхэр дунд усны буудал гэх газруудад 1 тэмээ 3 ямаа 1 үнэгэнд галзуу өвчний шинж тэмдэг илэрч 30 сумын Мөстийн Цатаа гэх газар 1 тэмээ галзуурч тус өгсөн байна. Эдгээр сумдад аймгийн онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын газар, мал эмнэлгийн алба зооны зөвшин судлалын төвөөс хамтарсан ажлын хэсэг ажиллаж 20 цэрийн дэглэм дотон ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Харин сарын 21-ний өдөр Уян сумын Жаргалант багийн нутагт 3 галзуу чон малчин айлын хот руу дайрч 3 хүний гэмтээ нэлээд тооны хонь ямааг барьж гэмтээсэн байна. Харин эдгээр галзуу чоныг устгалд оруулан гэмтсэн хүмүүсийг бүсийн ажиллагаа эмчилгээний төвийн гэмтлийн дасгалт хэвтэн эмчилүүлж байгаа юм байна. 2014 оны 2 сарын 23-ны өдөр бол Уян суманд галзуу чон айлын хот руу ороод тэгээ 3 хүн урсан. Тэгээд нэг ямаа 2 ямаа 1 хонд одоо хүрсэн байсан. Чоноо бол тэр маргааш оройн бол устгалд оруулсан байгаа. 2 хүнийх нь нэг хүн биеийн дунд зэрэг нөгөө 2 хүнийх нь бие нь ерөнхийдөө сайн байгаа. Энэ одоо вакцины хувьд бол 2014 оны бол вакцин бол их олон хоногоор хийгддэг. Тэгээд 14 оны вакцин бол ерөөсөө ирээг байгаа. Одоо манай Урангаа аймагт бол 15,000 тонн вакцин захиалагдсан. Одоо эх 7 хоногийн нэгд өдөр гэхэд бол вакцин ирээд бүх одоо голомтгсан газруудад хувирлагтана. За галзуу өвчнөөс сэргийлэхийн тулд хамгийн гол нь одоо энэ чон үүнгэнд одоо ургуулсан мал амтантай харьцахтай их болгоомжтой харьцах хэрэгтэй. Хэрвээ заа тэр чон амтан хүрсэн шархсаар үүсэх юм бол тэр даруй нь одоо савнтай бүлгээ усаар угаагаад одоо яаралтай эмчит хандах хэрэгтэй. Тэгээд ийм галзуу өвчтэй малтай харьцсан тохиолдолд буюу тийм өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тухайн орон нутгийнхаа мал эмнэлгийн албанд юм уу мэргэжлийн байгууллагт хандна. За энэ хамгийн гол нь бол нэгдүгээрт нь бол одоо муур нохойг бол гэрийн тэжээмэр амттыг бол байнга уйж явах хэрэгтэй. Тэгээд тухайн одоо галзуу үнэг чон орсон юм уу ямар нэгэн галзуугийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мал сүргийг бол галзуугийн вакцинжуулалтанд хамруулах хэрэгтэй. Хоёрт нь болохоор за гуравт нь болохтой зэрэг эзэнгүй нохойг бол одоо эзэнгүй золбин нохойг бол тухайн орон нутгийн зохион байгуулалтаар устгахын зүйтэй гэсэн сэрэмжлүүлгийг өгмөр байна. Мөн Баруунбаялан болон Богд сумдуудад 20 цэрийн дэглэм тогтоосон байна. Харин галзуу амтан малтай харьцахтаа болгоомжтой байх, хэрвээ харьцсан тохиолдолд бүлээн савнтай уцаар гар хүлэн угааж ариутгах, хээрийн болон залбин нохой мортой болгоомжтой харьцах, байнга устгалд оруулж байхыг аймгийн мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа. Дараагийн мэдээллийг хүргэе. Арслан Их Монгол гэсэн 2 архинаас хордож Улаанбаатар хотод 4 хүн нас барсан байна. Харин мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эдгээр архи худалдаалагдаж байж магадгүй хэмээн хяналт шинжилгээ хийхийг аймгийн мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгосны дагуу өнөөдөр хяналт шалгалтыг хийсэн байна. Шалгалтанд нийт 479 цэг орох байснаас 60 гаруй хувь нь хамрагдсан байна. Арслан Их Монгол гэсэн 2 архинаас Улаанбаатар хотын Сонгин хархан дүүрэгт 4 хүн хордож нас барсан. Харин үүний дагуу улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраас аймагуудад болон сумдын архи худалдаалан борлуулдаг цэгүүдэд хяналт шинжилгээ хийхийг үүрэг болгосны дагуу өнөөдөр шалгалтыг хийж дуусжээ. Шалгалтаар нийт 479 архи худалдаалан борлуулдаг цэг хамрагдах байснаас 60 гаруй хувь нь хамрагдсан байна. Харин шалгалтаар эдгээр архи борлуулагдаж байгаа нэлрээгүй гэдгийг албаны хүн хэлж байлаа. Мөн эмийн сан болон эмнэлгүүдээр эмнэлгийн зориулалттай экспертийн татан авалт зориулалтыг шалгахад ямар нэгэн илрээг байна. За мэргэжлийн хяналтын ерхий газрын даргын баталсан 81 тоо тушаалын дагуу нийслэлийн Сонгин хайрхан дүүрэгт энэ амьдрах ухаан төв гэдэг газарт 4 хүн архины хордлогын улмаас гинт нас орлаа гэсэн мэдээллийн дагуу бид нарт энэ яралтай бол үүрэг өгсөн. Энэний дагуу аймгийн хэмжээнд 3 ажлын хэсэг байгуулагдсан 12 сумын төвд
хяналт шалгалтуудыг хийгээд сумдад бол сумын хөдөө аж ахуй хяналтын улсын байцаагчдыг оролцуулсан юм яаралтай юм судалгаа шинжилгээг бол хийлээ. Архины хордлогын улмаас нас урсан хүмүүсийн урьдчилсан таамаглалаар бол энэ их Монгол Арсланд гэдэг хоёр архинаас хорцсон байх магадaltaй гэсэн учраас энэ архинууд одоо Уранга аймгийн хэмжээнд тодтолтолж байна үгүй юу гэдгийг бол тандаж судлах. Тусгай зөвшөөрлөн цуслагдсан архины үйлдвэрүүдэд үйлдвэрлэсэн байж болох тийм шошготой архи байна уугүй юу гэдгийг үзэж шалгахаар шалгалтыг хийсэн. Шалгалтын үр дүнгээр манай Уранга аймгийн хэмжээнд энэ Арсланд их Монгол гэдэг архинууд бол худалдаанд гараагүй байна. Тусгай зөвшөөрлөн цуслагдсан архины үйлдвэрүүдэд архи үйлдвэрлээгүй бас ямар нэгэн зөрчил илэрсэнгүй. Эмнэлэг эмийн сангуудад байгаа бас эмнэлгийн зориулалтын спиртийн татан авалт зарцуулалт ямар хэмжээнд байна уу гэдгийг бас үзэж шалгасан байгаа. Энэ бол 2014 онд интентрат спиртийг татан авааг байгаа. 2013 онд татан авсан спиртээс үлдэгдэл одоо 13.5 литр спиртаа зохиосны дагуу зөв зарцуулсан байна. Ийхүү хортой гих архи манай аймагт худалдаалж байгаа эсхийг шалгахад илрээгүй байна. Гэхдээ архи гэдэг самнасаа бусдыг дэлдэг эдэнээс банк хол байж гарч болцошгүй аюулаас сэргэлж байх нь зүйтэй болов. Нутгийн цаг мэдээллийн хөтөлбөртэй хамтдаа үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн мэдээллийг хүргэе. Аймгийн мэргэжил сургууль үйлдвэрлэлийн төвөөхөн энэ сарын 25-ны өдөр багш ажилчид нийт оюутнуудын дунд Дельта Монгол удирдлагыг амжилттай зохион байгуулж өндөрлсөн байна. Энэхүү мэдээллээр хөтөлбөр үргэлжилж байна. Мэргэжил сургууль үйлдвэрлэлийн төвийн хамт олон нэг өдрийг Монгол үндэсний хувцаараа гоёж өнгөрөөсөн байна. Хамгийн гол нь багш ажилчид сурагчдын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэх, ёс зүйтэй иргэдийг төлөвшүүлэх, хамтч нөхөрсөх харьцааг хөгжүүлэхэд энэхүү Дельта Монгол удирдлагын гол зорилго оршиж буйг зохион байгуулагчдын зүгээс хэлсэн үгэндээ онцлсан юм а. Түүнчлэн сүүлийн жилүүдэд залуучууд үндэсний хувцаараа гоёж гангарах, өвөглөмжлөн сэргээх тал дээр нэлээд сайн болсон байна гэдгийг ч дурдж байсан. Удирдлагын үеэр нийт оролцогчдын дунд мэндчилгээ, дэмбээ сайн уу, хуруу гаргах, шагаа шүүрэх, сайхан дэлтэй эмэгтэй мөн оюутны 1-р байрны суралцагчдын дунд анхаа тэмцээнийг тус зохион байгуулсан байна. Дельта Монгол арга хэмжээг Монгол эх орон даяар тэмдэглэх болсноос хойш манай сургууль уламжлалгаа тэмдэглэж байгаа. Одоо 1400 орчим багш оюутан суралцагч нар сурч байна. Тэгэхээр бид нар энэ арга хэмжээг бид нар Монгол ёс заншил Монголд төв соёл, өв соёлоо төгөөнд дэлгүүр залуу хойш үедээ сурталчлах ер нь бол дээлэрэн гоёж дэл төлгөөрэн одоо бас омгшиж дэлхийн талыг эзэлж авсан энэ Монгол гүрний үүх төв соёл иргэншил тийм ээ бидэнд одоо үлдэж байгаа энэ одоо өв соёл хязгааргүй юм аа. Тийм учраас бид нар бол энэ одоо оюутан залуучуудад энэ одоо бас Дельта Монгол арга хэмжээг зохион байгуул ингэж одоо оролцож байгаа нь бас залуу хойч юм аа бас яс зүйтэй иргэн болдог шиг Монгол эх орноороо бахарх эх оронч үзэлтэй төлөвшөх тийм ээ. Ер нь бол монголчууд бид нар чи ийм одоо агуу их одоо ард түмний өр сад юм шүү гэдгийг бас ямар цаг ямагт бодож явж өөрсдийнхөө амьдрал тийм ээ энэ одоо их сайхан Монгол нутагтаа амьдарч байгаагийн хувьяраас бахархсан ийм сайхан арга хэмжээл болгож одоо бид нар жил болгон зохион байгуулж байгаа. Тэгээ яг энэ жил бид нар бол бас арай өргөн хүрээтэй оюутан сурагчдын дунд багш ажилтнуудын дунд мөн одоо насан туршидтын одоо сургалт явуулж байгаа. Тэгэхээр бас нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Өөрөөрөөс давуу талтай юм бол хамрах хүрээ их өргөн байна. Манай залуучууд үндэснийхэн дээл гоцсоор бахархаж, үндэснийхэн хэл соёлоор бахархаж, үндэснийхэн зан шинжлэлээр бахархаж, үндэснийхэн одоо дуу хоор тийм ээ бүхэл одоо ёс заншлыг дээдэлж ингэж л одоо энэ сайхан нутгийнхаа энэ одоо өвд эзэнхэн хөвгтөөхийг л авч явах гол чухал юм аа л гэж бодож байна. Ингээ залуучуудаа уриалах талтай юм л байна та. Монгол үндэсний дээл хувцаараа гоёж уламжлалт тоглоом надгаагаараа наадна гэдэг өв соёлоон дээдлэн хүндэтгсэн сайхан заншил юм. Энэ чутгаараа жил бүрийн сар шинийн дараагаар Дельта Монгол удирдлага зохион байгуулагддаг уламжлалтай болсон. Ингэснээрээ нэг үе мартагдаад байсан үндэсний хувцаараа залуу хойч үеийнхэн дэгжирхэн гангарах болсон нь сайшаалтай. Ингээд мэргэжил сургууль үйлдвэрлэлийн төвийн багш ажилчид оюутнууд удирдлагатай идэвхтэй сайн оролцож дэлхийд гайхагдсан үндэсний хувцаараа дэгжирхэн гангарч уламжлалт тоглоом надгаагаараа наадаж өөр хоорондоо өрсөлдөн тэргүүнүүдэн шалгаруулсан юм а.
10 хэр сумын цэцэг даргын гаргасан захирамжийн дагуу өнөөдрөөс эхлэн төв бараан захын баруун талын машины зогсоол зах болон томоохон худалдааны төвүүдээр үйлчлүүлж байгаа иргэдийн машиныг зогсоож байхаар боллоо. Манай аймгийн тухайд хамгийн их хүн үйлчлүүлдэг газруудын нэг бол яхаа аргагүй төв бараан зах юм. Тэгвэл захыг тойрсон олон асуудлууд байдгийн нэг нь худалдаа эрхлэгчдийн болон үйлчлүүлэгчдийн машины зогсоолын асуудал юм а. Машины зогсоол хангалт муутайгаас замын хөдөлгөөнд цаашлаад явган зорчигчдод нэлээдгүй хүндрэл учруулдаг. Харин энэхүү асуудлыг шийдэх үүднээс аймгийн цагдаагийн газраас 10 хэр сумын удирдлагуудад санал хүргүүлж энэ хүрээнд сумын цэцэг даргын захирамж гарч төв бараан захын баруун талд худалдаа эрхэлдэг буюу төлөө мод зардаг иргэд түүхэн эдийн чэнжүүдийн зохисдог талбайг чөлөөлүүлж тэнд худалдаа намайг хийлгэхгүй зөвхөн зах болон ойролцоо худалдааны төв дэлгүүрүүдээр үйлчлүүлж байгаа иргэдийн машин л төр зогсох гэсэн захирамжийг өнөөдрөөс мөрдүүлж эхэллээ. За ингээд 10 хэр сумын 5 дугаар үеийн нутгийн хүнс бараан захын баруун талын зогсоол дээр бид өхөн одоо ирсэн ажиллаж байна. За энэ дээр энэ зогсоол маань өөрөө уг нь бол нийтийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдэд зогсох, иргэд эндээс бараа худалдаа авалтыг захаар үйлчлүүлэх, дэлгүүрүүдээр үйлчлэх, ойр орчинд үйлчлүүлэхдээ тээврийн хэрэгслээ энэ зогсоол дээр тавиад ингээд үүсвэл хэм зогсоол байж байгаа юм. Энэ зогсоолыг маань одоо болохоор хот хоорондын замд ачаа тээвэрлэлт явуудаг том ачааны автомашинууд маань бас энэ толгойг нь бол ашиглаж тавьчаад өдөржингөө тавиад бус машин тавих зайг болгож байна. Мөн энэ хойно байж байгаа төлөө нүүрс зарж байгаа хүмүүсүүд бас энэ зогсоол руу орж зам руу орж ирж зам хөдөлгөөний аюулгүй байдлаас халдагдуулах энэ нөө машинууд маань энэ дээр нь зогсож байгаа нүүрс авах зорчих хэсгийг одоо хаах ийм шүү байдлууд гарч байна. Мөн дээр нь малын гаралтай түүхэд арьс ноос түүхэд авдаг чэнжүүд маань бас энэ зогсоолыг бас өдрийн туршид ингээд одоо ашиглаж байгаа. Энэ өөрөө ингээд энэ зогсоолыг үндсэн тэр хэрэглэх зогсоол дээр зогсохтой нийт бусад иргэдтэй болохоор хүч ажиллахгүй ийм байдалтай. Тэгэхээр энэ чиглэлээр манай Өргөн аймгийн цагдаагийн газраас аймгийн 12 сумынхаа удирдлагуудад засаг дараад гэмтгээс урьдчилан сэргийлэх ажлын зөвлөлд бол саналаа өгсөн байж байгаа. Тэгээ энэ санд өгсөд байгаа бол аймгийн 12 сумын засаг даргын захирамжийг бол бид ингээд гаргуулж байна. Гаргуулж одоо энэ гаргасан захирамжийн хүрээнд бол энэ зогсоолуудыг яг тэр бусдад нь нийтэд нь хүртээлтэйгээр байлгахаар гэдэг энэ ажлуудыг бол зохион байгуулж байна. Ерөнхийдөө манай ард иргэдэд санал хүсэлт байдаг шүү дээ, тийм ээ. Одоо энэ автобусны зогсоогоо машины зогсоолоо нэмэгдүүлмээр байна гэсэн энэ санал хүсэлтийг харгалзаад бас одоо энэ цагдаагийн байгууллагаас мэргэжлийн зөвлөгөө авсны үндсэн дээр манай засаг даргын захирамжаар одоо энэ зогсоолоо болохоор яг машин төр зогсоод өнгөрдөг, тийм ээ. Одоо хуучин бол энэ худалдаа 8 хийгээ зогсчдөг байсан энэ зогсоолуудыг чөлөөлж одоо бас энэ зогч урмын дагуу аюулгүй байдал хангаж ажиллахыг одоо бид ажиллагаар шийдээд байна л да. Машин дэрэг нь ирж байгаа нь одоо ингээ аюулгүй зорчих, тийм ээ, нөхцөл нь бүрдэж байна. Бас машин дэрэг ингэж урмалснаар бол энэ нөгөө машин дэрэг зогсох, тийм ээ, талбайч бас зогч урмаар нэмэгдэж байна. Тэгээ бас одоо энэ мотоцикл энтрийг бас яг энэ газар зогсоо гэсэн тийм журамлаад өгчий гэсэн шийдвэр гарч байгаамаа. Тэгээ одоохондоо бол энэ баруун талын одоо энэ машиныхын зогсоол дөрөв шинэ баруун талын зогсоол одоо энэ хайц шүү дээ. Энэ дотор төр зогсоож байгаа шийдүүлж байгаа. Ер нь бол бидний яг барьж байгаа бодлого бол төлөө нүүрс энэ зархыг бол хориглоод байгаа шүү дээ, тийм ээ. Баг болгон дээр уг нь төлөө нүүрс зарах цэг нээдсэн. Тэндээ бол хямд байж байгаа. Одоо зах дээр орж ирж байгаа иргэдэл нөгөө энэ ч нас арай ойрчлоо, тийм ээ. Ингэж авчаад байгаас биш. Бас энэ зах дээр яг зархыг бид нар хориглож байгаа. Түүнчлэн захын зүүн талд тусгай машины зогсоол байхгүйгээс явган хүнд нэлээдгүй хүндрэл гардаг. Тиймээс захын зүүн талд зогсдог машинуудыг баруун талд зогсоодог болно гэдгийг ч дурдж байсан юм а. Мөн мотоциклын такситай иргэдэд захын баруун талын автобусны зогсоолоос урагш 10 м зай гаргаж өгөхөөр болжээ. Ингээд өнөөдрөөс эхлэн захын баруун талын зогсоол дээр зөвхөн худалдаа авахчид буюу зах худалдааны төвүүдээр үйлчлүүлж байгаа иргэдийн машин л зогсдог боллоо. Орон нутгийн мэдээлэлд анхаарлаа хандуулж байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Хөтөлбөр интернет мэдээгээр үргэлжилж байна.